Дэлхийн олон оронд хиймэл оюун ухаанд ач холбогдлогч ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт энэ агуулгыг оруулах болсон. Тэгвэл эх хичээлийн жилээс цэцэрлэгийн бэлтгэл бүлэг болон 1-ээс 12 дугаар ангийн сурагчдад хиймэл оюун ухааны хичээлийг заахаруулж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд эх 6 дугаар сард 30 сургагч багшийг MIT-гийн судлаачдын боловсруулсан хөтөлбөрөөр бэлтгэх юм байна. Хиймэл оюун ухааны хичээлийн хөтөлбөрийн яг одоо ерөнхий боловсролын сургуулиуд нэвтрүүлэх асуудлыг боловсролын яамтай хэлэлцэж ярилцж байгаа. Энэ хөтөлбөрийг харин одоо Монгол улсад нэвтрүүлж оруулах ажил эхэлсэн. MIT буюу одоо Массачусетсийн технологийн их сургуулийн MIT Race гэдэг ийм одоо хөтөлбөрийн хүрээнд Day of AI гэж нэг юм хөтөлбөр байгаа. Тэгээд үүнийг бол Монгол улсад одоо энэ зунаас хөтөлбөрийг хэрэгжүүлж багш нарыг эхний ээлжинд бэлдэж ингээд цаашдаа энэ одоо үйл ажиллагааг өргөжүүлэхээр ингээд эхэлсэн явж байгаа. Сургагч багш нар нь заавал хиймэл оюун ухаанаар мэргэжсэн хүн байх албагүй. Дунд ангийн мэдээлэл технологийн болон шинжилгээ ухааны багш нарыг заах боломжтой гэж үзлээ. Иймээс 30 сургагч багшийг нээлттэй сонгон шалруулах нь мөн багшийн тоог 60 болгон нэмэгдүүлэхээр хүсэл тавьжээ. Зөвхөн хот гэлтгүй орон нутгийн багш нарыг сургалтад хамруулахаар төлөвлөсөн байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн хиймэл оюун ухааны сургалтын хөтөлбөрийг боловсролын яам хариуцж байна. Тэгээ 30 сурагч багш нь цаашаа бүх багш нартай 8 сард заахаар бэлтгэж байна. Одоо MIT-гээс 2 багш ирээд ерөнхийдөө 30 сурагч багштайгаа ажиллах. 6 сарын 9-ний 7 хоногт энэ сургалтыг явуулахаар төлөвлөж байна. Хөтөлбөр бол ерөнхийдөө 2 янзын, нэг нь бол гүнзгий буюу яг кодинг програмчид Python хэл дээр ордог юм хөтөлбөр. Нөгөөх нь бол literacy талын буюу энэ хиймэл оюуныг ашиглах, хиймэл оюун нийгэмд одоо ямар нөлөө үзүүлж байгаа болон одоо нийгэм хиймэл оюунтай холбоотой асуудлуудын талаар бас энэ хүүхдүүд бас энэ сургалтаараа дамжуулж оруулах байна. Хиймэл оюун ухааны хэрэглээ түүнээс хамааралтай байдал нь улс орнуудын нийгэм эдийн засгт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Энэ хүрээнд Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас ирэх 10 дугаар сард хиймэл оюун ухааны өдрөлийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Харин олон улсад 2025 оны намраас эхлэн Бээжингийн байгуулан дунд сургуулиудад хиймэл оюун ухааны хичээл заахаар болсон нь улс орнууд үүнд ихээхэн анхаарал хандуулж байгааг илтгэж байна.